Нийслэлийн хүн ам 1 сая давж эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ачаалал дийлхэн болоод удаж байна. 2000 оноос хойш төрөлт нэмэгдэж төрх эмнэлгийн ягтрал ихснээс нэг их няраад ногт талбай стандартаас 3 дахин хэтэрсэн. Энэ мэд их нялхас тойрсон төмөн асуудлыг шийдэх ганцаарсан шинээр төрх эмнэлэг барих асуудал байв. Одоогоор ашиглалтанд оруулах хэмээн тууцхан ажилласан 1-р төрхийн өргөтгөл хоног төхөөрөмжийн асуудлыг шийдээгүй гэх шалтгаанаар ашиглалтанд ороогүй байгаа бол 2-р амарч газрын хуучин суурин дээр зорийн давхартай 6 давхар барилга техникийн нөхцөл авах шатандаа яваа. Баянзүрх дүүрэгт баригдах 3-р төрхийн зойр 1-5 давхрын каркас тогтсон байдалтай байна. Харин Яармагт баригдаж буй 300 ортой төрх эмнэлгийн барилгын явц үргэлжилж байгаа бол дэд бүтцийн асуудал нь мөн шийдэгдээгүй байгаамаа. Нийслэл хотын хэмжээнд төрх эмнэлгүүдийг шинээр барих болон өргөдөх ажлууд хийгдэж байна. Үүнээс хамгийн томоохон тооцогдох нь хаан уул дүүргийн 10 дахь хороо нутаг дэвсгэр Яармагт баригдах 300 ортой төрх эмнэлгийн барилга байгаамаа. Тэгэхээр энэхүү барилгыг барих асуудал 2006 оноос эхлэн яригдаж хотын төвд газар шийдэгдэхгүй байсаар энэхүү Яармагт газрыг нь олгож барилгын ажлыг 2010 оноос эхэлсэн. Тэгэхээр анх төлөвлөснөр бол 2012 онд барилгын ажлын дуусч ашиглалтанд орох ёстой байсан боловч инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн асуудлыг шийдээгүй улмаас ийхүү одоо 3 дахь жилийнхаа нүрийг үзээд байгаамаа. Тэгвэл энэ барилгыг одоо ашиглалтанд оруулах цаашлаад цахилгаан, дулаан, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг хизээ барьж байгуулах боломжтой талаар энэхүү сурвалжлагаараа хөндлөө. Ямар ч сан барилгын ажлаа авсан авангуудад үндсэндээ бол 2 жил одоо энэ л 3 дахь жилд авч байна. 2 жилийн дотор юу хийсэн бэ гэвэл үндсэн барилгын ажлаа бол хийж дуусгасан. Нэгсэндээ барилга угсралтын ажлыг дууссан. Барилгын үндсэн каркасыг барь дууссан. Барилгын дүүргэл гэж ярьдаг да. Одоо хаан манай дүүргэлтийн ажлыг дууссан. Зарим үзрээр шаврын одоо юуны ажил орчихсон байна. Одоо энэ жилийн хувьд бол энэ цааш нь бол одоо бид барилга угсралтын одоо засал чимээлийн ажил ялангуяа гадна босаа дээвэр тэгээ дотор засал чимээл тэгээ дотор монтажийн ажил гэж орох юм байна. Яг хоо ерөнхий барилга угсралтын ажил бол ер нь яг хугацааны нэг төртгөр бол эн чинь 6 хэсэгтэй их том барилга л да, их том объемны барилга. Тэгээ энэ барилгын ерөөсөө яг 11 сард бол барилга угсралтын ажлыг бол манай хоёр компани хэлж гүйцэтгэсэн, үнэхээр их ажил гүйцэтгэсэн, гол ажлаа бол Монголд авцсан. Өвлийн цагт биднес бол дулаан бас байхгүй байгаа учраас бол бас заслын юм уу бас ажил хийгдэхгүй зогсож байгаа. Хугацаа алж байгаа тал бий. Тэгэхдээ энэний одоо гадны инженерийн шугам шилжээ гэдэг бол ганц энэ барилгатай холбоотой биш юм байл да. Энд чинь нэгдсэн журмын хотын ерөнхий төлөвлөгөөр явж байгаа асуудал. Энэ дотроос бол барилгачдын асуудал нь жоохон төрүүлж явагдаад инженерийн шугам шилжээний асуудал жоохон хоцроод л явж байгаа. Гэхдээ мэдээж манай энэ чинь энэ дөрөвдүгээр төрхөөс гадна геронтологийн эмнэлэг гэж яригдж байгаа. Архивын нэгдсэн газрын үндэсний архивын барилга баригдж байгаа. Тэгэхээр энэ олон барилгууд дотор ч нь бол ганцхан эдэн зориулсан дулаан биш. Өшөө бас нэг чинь орон сууцны барилга. Өшөө том одоо хорооллуудын барилгууд баригдах юм байлаа. Тэгээ энүүдтэйгээ зориулаад одоо ганц бишээ нэгдсэн том одоо шүлжээнүүд орж ирэх. Энэ дээр одоо хөрөн мөнгө зураг төсөв одоо техникийн өсөлтийн хувьд саатаж байгаа асуудал байна. Одоо ширх асуудал бол дэд үтстэй холбоотой тайлбарлаж байгаа. Дэд үтс нэг үндсэн магистрал шугам Яармагт одоогоор тавигдааг байгаа. Барилгыг инженерийн шугам чөлөөнд холбогдох техникийн нөхцөл гэдэг юм ба. 2009 онд гарсан боловч хугацаанд дуусаад тэнийг одоо сунгах асуудал яригдж байгаа. Бид нар бол хүсэлтэд өгсөн энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэж бодож байна. Яагаад ингэж хэлж байгаа гэхээр энэ төв магистрал шугамтай холбоотой асуудал үндсэндээ бол засгийн газрын хэмжээнд яригдаа шийдэгдэж байгаа. Хамгийн сүүлийн байдлаар хэлэхэд бол сая засгийн газрын 118 тогтоол гэж гарсан. Энэ бол шинэ бүтээн байгуулалтын хугацааны зорилт хөтөлбөрийг биелүүлэх ийм хороолуудыг барьж байгуулах ажлын хүрээнд энэ хүрээнд бол ингээд буян тухай хороолууд шинэ хороол хотхоныг барьж байгуулах гэсэн чиглэлээр бол орцсон байдаг. Тэр хүрээндээ энэ 4-р төрхийн барилга барих асуудал бол орцсон байгаа юм. Тэгэд энэ буян тухай хорооллын цэвэр бохир усны төв шугамын ажлын дургуул хийгдээд батлагдсан байгаа. Энэ мөн одоо энэ бас төрхтэй ер нь холбоотой л да. Тэгмэд энд заахад дулаан хангамжийн гол шугамыг өргөтгсөн дулаан хангамжийн асуудал бол харьцангуй гайгүй ерөнхийдөө шийдэгдсэн гэж үзэж болно. Яагаад гэвэл техникээс олгогдсон учраас цэвэр бохир усны асуудал бол нэлээд их хүндрэлтэй байсан. Тэгээд одоо сая энэ оноос бол Койка гэдэг байгууллагын Яармагт хоногт 22,000 м3 хоног энэ усны их үүсвэр одоо хоногт 22,000 м3 усыг олзуурлах хүчин чадалтай их үүсвэр болон усан сангийн барилга баамжийг ашиглалтанд оруулахаар бол ажиллаж байгаа. Мөн манай Монголын Экос компани хоногт 20,000 м3 усыг олзуурлах хүчин чадалтай их үүсвэрийг бол тогтоогоод энэ дагуу
одоо их усүр насосны станц шугам хэмжээний ажлын зурвал хийгээ батлагдсан байгаа. Цүр дуйлантай шав тайсан энэхүү барилгад нийтдээ 19 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан хэмээн тухайн үед одоо улсын төсвөөс суулгаж байсан. Энэхүү одоо барилгын гүйцэтгчээр ажиллаж буй нийслэл өргө болон Puma Construction компаниуд одоо энэхүү хөрөнгийг улсын төсвөөс суулган өөрсдийнхөө компанид шилжүүлэн авсан байдгийн. Энэхүү 19 тэрбум төгрөгнөөс одоогийн байдлаар 15 тэрбумыг нь барилгын ажил зарцуулаад байгаа бол үлдсэн мөнгөөр одоо дотоод засал болон бусад ажлуудыг хийнэ гэж байна. Гэхдээ энэ мөнгө бол одоо барилгыг бүрэн ашиглалтанд оруулах хэмжээнд хүрэлцэхгүй гэдгийг тэд хэлж байгаамаа. Анхны төсөв бол зураг төсөл бол 2010 оны үед хийгдсэн. Тэр үед зохиогдсон төсөв таарч байгаа. За тэгээд компани бол үндсэндээ бол 18.7 тэрбум төгрөгөөр бол тендерт ороод тэгээд энэ үндсэн мөнгөө ерөнхийдөө бол санхүүжилттэй 90 орчим хувьтай авцсан явж байгаа. Өөрөөр хэлбэл 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн явж байгаа. Одоогийн байдлаар бол 75% гэж явж байгаа шүү дээ. Тэгээд дээр нь нэмэгдээд үлдсэн 1-2 тэрбум орчим төгрөгөөр бол зарим нэгэн ажлууд хийгдэх баг. Гэхдээ энэ компаниас бол барилгыг бүрэн дуусгахад бол дахиж нэмэгдэл санхүүжилт шаардлагатай болох нь гэсэн үнийн саналаа бол гаргаж манай 79-аар ирүүлчихсэн. Бид нэр бол тэдний судалж үзээд ингэ байж байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд бол 3 жил дараалж хөрөнгө оруулалт тавьж байгаа юм да. Нэг дор тэр батлагдсан мөнгө биш. Яг бол 13 оны энэ жилийн төсөвч бас мөнгө нь байж байгаа тэр. Нийт бол төсөв төртөг маань анхны төсөв төртөг 19 гэж 3 жилийн өмнө байсан. Бид бол 18.7-оор манай хоёр компани аваад ажиллахаа аваад орсон. Одоо нэг компанид бол 9 тэрбум ороод ногдож байгаа юм л да. Гэхдээ энийг бол одоо бид цаг хугацааны ярихаар бол хамгийн одоо хүндрэлтэй 11, 12 он ялангуяа 11 онд барилгын материалуудын тэр үнийг өсөж явах үед бид харин энийг бол бариад авцсан. Тийм учраас энэ талаараа бол одоо өнөөдөр харин ашигтай сайн зүг гэж бодож байгаа. Хэрвээ өнөөдөр яг одоо энэ хэмжээний барилга барья гэж хэлэх юм бол яг ийм хэмжээний барилга бол 70-80 тэрбумаас доош буухгүй. Бид ч гэсэн одоо өөрсдөө бол одоо бас өндөрчиж явж байгаа шүү дээ. Ягаад гэвэл тендер дараад биднээс барилга аваад ажил эхлэхэд одоо манай улсын үйлдвэрийн газар дархны харамтуур хөтлийн цемент хөтлийн жишээ нь хөтлийн цементийн үнэхээр ерөөсөө 49 мянга байсан. 50 мянга төгрөг гэдэг. Тэгэхэд яг биднээс ажил эхэлж байгаа үн нэмэгдсэн. Хамгийн анхны үн 120 хэд болоод дараа нь 150 мянга. Өнөөдөр 170 хэвтэй байна уу та. 3 тэрбум гаруй төгрөгийн одоо төсөвтөр байна л да. За энэ бол мэдээж гадна талын одоо ингээд энэ фасад одоо шилмэл ингээд ерөөсөө тэгэл ажлууд байна. Тэгээд дотор монтажууд ороод ирэхэд бол бас мөнгө байна. Тэгтээ тэргүй энэ бол одоо дутагдана. Мөнгө нь хаашаа орчих вэ гэж. Тэр нөгөө улсын төсвөөс одоо улсын үйлдвэрийн газруудын нэмээд байгаа тэр зөрөө тэр энэ хүн өсөлт рүү мөнгө нь орчод байна шүү дээ. Барилгын компаниг ажил аваад тэгэл нэг амар өсгөөл яадаг юм шиг хэрвээ тийм байх юм бол эний чи хямдаг байгуул гэж мэрэгжлийн чанарт барилгын хөгжлийн зүйдэв гэж барилгын бүхэлдээ яам бэ. Эдгээр чинь ягаад дугааргаад байгаа. Эдгээр чинь мэдчихэж байгаа байхгүй. Бүгд цал ганцхан манай барилга ш. Эрүүл мэндийн яам дээр ш. Үйлдвэрийн яам бусад бүгд яам дээр барьж байгаа барилгууд бүгд ижлэх юм байна. Энэхүү төрөх хэмжээний хувьд эд бүтцийн хүрээнд хамгийн хүнд асуудал болоод буй цахилгаан дулаан цэвэрлэг байгууламжийн асуудлыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хариуцж байгаа. Тэнд ямар ажил хийгдсэн цаашид хийх ажлын тухай дараах тайлбарыг өгч байна. Гол ямар ажлууд хийгдсэн бэ гэхээр зэрэг одоо нэгдүгээр дулаан хангамжийн асуудлын тест 4-өөс гарсан 9-13 дугаар магистрал 300 мм-ийн голчтой шугамыг 700 мм болгоод 2008 онд бол өргөгдсөн байгаа. Өшөө манай нийслэлийн хөрөнгө 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрх рүү явсан 250 мм-ийн голчтой 1.3 км шугам бол татагдаад бол очсон байгаа. Төрөхөд бол дулааны техникийн нөхцөл олгогдсон. Энэ төрхийн ажлын зургийг бол Оросын холбооны улсын зургийн компанид бол хийгдсэн ийм ажлын зураг байдаг. Дулааны шугам чи ийм штэ. Тэц 4-өөс ингээд 300 мм-ийн голчтой шугам ингээд нисэх рүү одоо нисхийн одоо 5 давхар угсрмал байдаг штэ. Угсрмал байгаад ийшээ очсон бай. Энээс за энэ хүртэл биш энэ насосны станц, насосны 7 дугаар станц хүртэл ингээд 700 тэгээ төгсгөл дээрээ 400-аар өргөгдсөн байхгүй өргөгдсөн. Тэр шугамаас манай нийслэлийн хөрөнгөөр энэ зам дагав. Энэ зам дагав чинь 1.3 км 250 мм-ийн голчтой шугам татаад очсон байгаа байхгүй төв шугам. Энэ. Тэгээ энэс дулааны шугамлжийн энэ төрхөд техникээс олгоцсон байгаа. Энэ дагуу мөн ажлын зураг нь хийгдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр дулаан хангамжид бол энэ төрх бол асуудал байхгүй. Цахилгаан хангамжин дээр бас л мөн энд хийх ёстой ТП одоо ямар цахилгааны шугам татах уу энэ мөн бас 118 тогтоолт туссан байгаа байхгүй юу?
Энэ нисэх буйн тухайгийн оройнд хамгийн хүндрэлтэй асуудал бол бохир усны асуудал байдаг. Бохир усны асуудлыг шийдвэрлэхийн тулд манай нийслэлээс 2011 онд 260 га газрыг бол олгосон. Цэвэр усны шинэ их усүрийнхаа зүүн доотлолт гэсэн үг. Ерөнхийдөө ертөнцийн зүгээр бол тий. Бид нар бол энэ асуудлыг цааш нь явуулахын тулд бол энэ шинэ үеийн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд бол энийг оруулаад тэгээд 2010 энэ нийтдээ 50,000 м3-ийн цэвэрлэг байгууламж барихаар төлөвлөж байгаа. Одоо бол нисхийн цэвэрлэг байгууламж 1000 м3 хоногийн хүчин чадалтай. Тэгэхэд бол одоо хоногт бол 2000 м3 бус ирж гэнэ гэж байгаа. Хүчин чадал нь бараг 2 дахин ихтсэн. Тийм учраас энэ зайлшгүй шинэ цэвэрлэг байгууламж бол барих шаардлагатай. Хэд бүтцийн хүрээнд тулгамдаад байгаа гол асуудал бол Яармгийн төв цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах асуудал юм. Тэгэхээр энэхүү асуудлыг шийдвэрлэхээр өмнөх засгийн газрын тогтоолыг хүчингү болгож 14 хоногийн өмнө засгийн газрын хуралдаанаараа 118 дугаар тогтоолыг гаргасан. Тэгэхээр энэхүү тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг байгуулахад зарцуулагдах 34 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас 2 үе шаттайгаар одоо гаргуулахар болсон юм аа. Тэгэхээр энэхүү ажлыг бол холбогдох яам агентлагийн газрууд нь хариуцсан хийх юм аа. За одоогор бол яг тодорхой хугацаа хэлэх боломжгүй байгаа. Ер нь бол төв магистрал шугамуд бол 13-аас 14 онуудад баригдана гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа юм лээ. Манай угсралтай ажил бол бид нар энэ онд багтаад дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ барилгын одоо бидний үлдсэн ажлыг бол энэ жилдээ бид багтаад хийж нэ. Хэрвээ дулаан авчихвал тэр доторх заслын асуудал учраас энэ бол үргэлжлээд барилга явагдана. Тэгэхээр энэ ажил цаашаа ингээ үргэлжлээд явагдахад дулааны асуудал их чухал байгаа. Инженерийн шугам шилжээний асуудал. Тэгэхээр инженерийн шугам шилжээний асуудал гэдэг бол энийг бол одоо бас яг тухайн үедээ бол одоо би бол одоо барилгынхаа тендерийг аваад барьсан болохоос инженерийн хувьд бол барилгын компанид бол тусдаа явагддаг л да. Хийдэг одоо техник тусгай одоо барилгын компани тусгай зөвшөөрлөж ярьдаг шүү дээ. Тэг чин гадна шилжээний том инженер чинь дандаа тусгай мэрэгжлийн бас өөр хүмүүс юм. Тэгэхээр энэ одоо тендерийн хурдан мөнгөний батлаад, энэ тендерийн хурдан зарлаад эртхэн шиг тэр Яармгийн оройнд одоо тэр юм ганцхан энэ барилгуудаас бусад зөндөөлүүлэгдэж байгаа барилгууд бай. Энийг оруулаад ирэх юм бол үнэхээр бол хаанаа л хэрэгтэй. Яг бол би өнөөдөр л сайхан мөнгөнд батлагчийн зураг нь хийгдэж гэнэ гэж байна. Хизээ одоо тендер зарлаад ямар компаниэд хийх юм, хизээ шугамшилж юм дөхөж орж ирэх юм те. Тэрс барилгууд өөрийнхөө барилгаас гаргаад тодорхой хэмжээний газрыг өөрсдөө хийдэг л те. Энийг бол биднес хийчихнэ. Зүгээр яг цаанаас нь холбогдоод ирэх тэр шугам нь хизээ эрд нийлэх вэ гэдэг бол өөр асуудал. Яармгийн төв цэвэрлэх байгууламжийг барихад зарцуулагдах хөрөнгийг батллаа гэд бүх асуудал шийдэгдэхгүй нь мэдээжээ. Дахиад төв цэвэрлэх байгууламжийг барих зураг төсөл тендер зарлах гэх зэрэг ажил ундрах юм. Өмнө нь шиг энэ асуудал дээр удаашраад байвал хэдэн ч он дамжихыг үгүйсэхгүй. Энэ яг цэвэрлэх байгууламжийг ямар хугацаанд барьж байгуулдгийг энэ талаар бид нар судалгаа хийсэн л дээ. Ер нь бол тэгээд одоо гэрээ тендерээ хурдан зарлаад гэрээ хурдан хийгдээд ингээ явах юм бол цэвэрлэх байгууламжийг бол ер нь барих бол нэг 6 сараас 1 жилийн дотор бол барих боломжтой байдгийн байна лээ. Бас их хурлын эмэгтэй гишүүдээс энэ төрхийн талаар бол асуудал ингээ шийдвэр дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөх гэж албан бичиг ирж исэн л да. Энд бол бид нар яг тухайн үед засгийн газрын ийм тогтоод ийм хөрөнгө мөнгө батлагдахыг хүлээж яах гэсэн ийм хариултууд өгч исэн. Ерөөхдөө яг ийм хэмжээний зургууд батлагдсан гэд. Тэгвэл би бол одоо аль талаасаа анхаарад энийг ажил болгоод яарвчлуулвал энэ бол бараг одоо 2014 онд би холбох боломжтой л гэж ер нь бол бодож байна. Уулзалт яригдсан олон нийтэд хүлээл үзсэн 4-р төрхийн барилгын ажил 2013 онд багтаан барьж дуусгахаар ажиллана. Гэхдээ хүүтний хуулиар доторх засал чимэглэлийн ажил хийхээс өмнө дулаанаар хангах чухал болохыг хэлж байна. Барилга барьж дууслаа гэхэд Яармгийн төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсон цагт л бүрэн утгаараа эхчүүдээ хүлээн авах боломж бүрднэ. Тэгэхээр засгийн газраас батлсан 118 дахь тогтоолыг холбогдох газрууд нь хэрэгжүүлэх нь юунаас чухал байна. Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд би Яармагт баригдах 300 орчим төрөх хэмнэлэг ашиглалтанд орхон зангууны үлгэр боллоо гэж ярьсаар бол 3 жилийг үдэж байна. Тэгэхээр бид зангууны үлгэр болно гэж хэлэхээс илүүтэй бидэнд ямар гарц вэ? Энэ ажлыг одоо хурдан хугацаанд яарвчлан шийдвэрлэхэд ямар арга зам гарц байна вэ гэдгийг энэхүү сурвалжлагаараа хайхыг зорилоо.